me apart. Oh, ooh, ooh. Now I found a real love, you'll never fool me again. Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away. This year, to save me from tears, I gave it to someone special. Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away. This year, to save me from tears, I'll give it to someone special. A faithful lover with some fire his heart, a man undercover, but you tore me apart. Maybe next year I'll give it to someone, I'll give it to someone special. Сайн байцгаана уу хүмүүс та бүхэндээ энэ сайхан үчийн мэндийг хүргэе. Core Night нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар шинэ оны босгон дээр та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөгч Уянга, за миний бие та Хөтлөгч Мөнх Бат. хүрх бат. Хоёр хөтлөн явуулах болно. За өнөөдөр Core Night нэвтрүүлэгт маань маш олон уран бүтээлчдэрч та бүгдийн сонирыг мэдлэх тул та бүхэн цэгэр дэлгэцээрээ бидэнтэй хамт байгаарай. Энэ бол Core Night. Core Night. За тэгэхээр өнөөдөр маш гоё сэтгэлд хоногсон гоё дуунууд явахаас гадна за уран бүтээлчд маань өөрсдийн бас хийсэн шинэхэн уран бүтээлүүдээс та бүхэндээ толиулах болно. Мөн шинэ жил болж байгаа холбоотой шинэ жилийн маш олон сайхан дуунуудыг энэ үдэш эгшигтнэ гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За ингээд нэвтрүүлгийг эхлүүлэх үү? За тий, нэвтрүүлгээ эхлүүлье. Core Night.
За баярлалаа. Баярлалаа. Дөнгөж сая твист гээд уран бүтээлийн үзэгчдэндээ хүргэлээ шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт одоо Хилийн цэргийн дуужгийн гоцлол дуучин Отгон жаргал маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр Cover Night нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Дөнгөж сая бас цоглог дуугаар бас үзэгчдэндээ бас мэддэг бишүүлээ шүү дээ. Ер нь уран бүтээл төрөд хэр удаж байна? Өөрийгөө бас танилцуулаач тийм. За, намайг мөнх жаргалын Отгон жаргал гэдэг. Би Хилийн цэргийн дуужийн чуулгад одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. Ахлах төгсөлтэй. Ахлах хаалгач цол. Тийм, гоцлол дуучин одоо хийдэг. Тийм дуучин байна. Тэгээд уран бүтээлийг бол яг анх ажилд орсноос хойш ирнэ хийсэн. Тэгээ сүүлийн 2 жилд түлхүү яг гадагшаа одоо ингээд Хилийн цэргийг таниулъя гэсэн тийм ажиллагаагаа хийж байгаа гэх юм уу. Хилийн цэрэг маань бас нэлээд олон дуучтай шүү дээ. Тэлгүй хоо. Одоо 30 дуучинтай. 30-аад дуутай, дуучтай. Тийм. Гоцлол 5 5 гоцлолтой. Тийм аа. Тийм тэрний нэг хийгээл явж ин да одоо. За одоо шинэ он гарах гэж байна тийм. Шинэ он гарах гэж байна. Тэгэхээр би нэг оролцогчдоосаа бүгднээс нь тэгж асуумаар байна л да. Яг нэг эх хонд биелэх нэг олон мөрөөдлүүд байгаа хэл та тийм. За нэг гоё ингэх юмсан, тэх юмсан гэдэг яг маргаашнаас л хийж эхлэндэ гэсэн зүйлс байдаг шүү дээ. Яг тэрэн шиг гэхдээ яг биелэл болох боломжтой нэг гоё мөрөөдлөө хэлж байна. Тэ. Боломжтой. Би хараа ер нь бол төлөвлөгөөгөө ярьдгүү гэх юм тийм төрлийн хүн. Гэхдээ яхаа хэлчих. Хүмүүс яхаа тоглолтоо хий гэлээд л та. Гэхдээ би бол тоглолт хийхгүй л гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ яг мөрөөдөө яхаа одоо эх жилийн төлөвлөгөө болох музик тавина гэсэн л төлөвлөгөөтэй байгаа. Маш том бодцсон л явж байгаа. Түрүүн бас нөгөө гадагшаа чиглэсэн одоо нөгөө нэг уран бүтээлүүд төлхөө төрөвж байгаа хэлэх ингээд гисэн шүү дээ. Тэр талаар дэлгэрүүлж яриул. Одоо Хилийн цэргийн нэрийг одоо бусад энгийн хүмүүст таниулахыг зорж ажиллаж байгаа юм уу? Ард иргэдтэй. Тэгэхгүй. Тий. Нууц шууд яагаад нөгөө тоглолт хийхгүй гэж боддөг юм бэ? Харин сая мөрөөдлөө ярь гэсэн чинь тоглолт хийхгүй гэдэг мөрөөдөл. Гэхдээ төлөвлөгөөтэй байгаа гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө хамгийн гол нөгөө музик тавихад тийм мөрөөдөл байгаа. Ямарч байсан. Тэгээд яагаад гадагшаа таниулах чиглэлээр ажиллаж байгаа вэ гэхээр яг нь манай аавч хоёр маань Хилийн цэргийн насаараа Хилийн цэрэгт ажилласан хүмүүс байдаг. Тэгээд аавынхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд гэх юм уу? Ээж маань одоо стан байштай гэдэг дог манай ээж маань дуулдаг байсан залуудаа. Одоо хүртэл дуулдаг. Тэгээд би анх за ээжийнхэн дуулсан дог одоо би буцааж сэргээж дуулах хэрэгтэй юм байна гэд дуулсан маа. Аавч юу нь ер нь хоёулаа дуучин юм уу тий? Аав маань хөгжимч юм байдаг. Ээж маань дуучин. Цэрэг гэр бүлд ингээд төрөхөөр заавал цэрэг болох хэрэгтэй гэдэг үгүй юу? Хин ер нь хин дээ. Өөр мөрөөдөл байсан уу юу? Би эмч болохыг мөрөөдөөд тэгээд конкурсаа бүр эмчээр өгсөн. За. Тэгээд аав маань за би айлын 7 дахь хүүхэд тахгүй. Олоотой юм шүү тий. Хамгийн бага. Хамгийн бага. Тийм дөрөвч хоёр ахтай. Тэгээ хамгийн сүүлийн найдвар одоо чийл байна. Одоо охиныгоо Хилийн цэргийн болгоо шавын хоёр. Тийм энэ бол ихсэн хүчээр болгосон. Тийм ээ тий. За хундагаа авчи. За. Гоё мөрөөдлөө шивнээд. За тий тий. За манай бүсгүй. Шигсэрч болохгүй тий. За. Оногдох хэвтэй лөө. Оо. За гайхалтай. шинэ он юм. Шинэ оны минь хүргэе. За сайхан мөрөөдөл бүхэн биелэх болтугай. Тэгээ манай Отгон жаргалын мөрөөдөл нь одоо өстө шинчий да. Тий. Тэгээ хүн ер нь мөрөөдөл төлөвлөгөө хүмүүст ярихгүй байх нь амар тийм ер нь ярьдаг төлөв. За ингэ шинэ оны хүргэе. За баярлаа. За тэгээ үзэгчдэндээ хүрэх дараагийн уран бүтээл ямар даа? Дараагийн уран бүтээл цилиндрын ажилтан мөнх жаргалагч юм нүгэй. Ийм л бүсгүй болон хангалын хөгжим жигжиг цэрэнгийн үг. Хонгийн дог тавхиндээ зориулж байна. За баярлалаа. Таамнуу. Гэвч өнөөдрийн Cover Night нэвтрүүлэгт Хилийн цэргийн дуужийн чуулгын гоцлол дуучин Отгон жаргал маань уран бүтээлийнхээ дээжсээс хүргэж байна. Ингээд Отгон жаргалаа тайснаар. За баярлалаа. Харин халуун элчинд гал шиг шатсан. Харчуудын зүудэн уяатай хонсон. Халуун төрхтэй ихрийн хаа хайрдах юротой тэр бүсгүй.
явчихж чадаагүй Харчуудын харцыг цуурж ялгасан Залуунасаараа хангарч байсан Заяа тийшээ Тимэд бүсгүй Тимэд би сайхан бүсгүй Ашяндам нэндам бүсгүй Тач хидэм би ясах шиг бүсгүй Таны хомодогүй Хэрсүүхэн бүсгүй Хүлэн дурлаж сэтгэлдээ тэмүүсээ Харчуудын зүрхийг ичүүдээ дуудсан Ирхэм сезонтай ирхэмсэг боо Энд цацраасан Тимэд бүсгүй Тимэд би сайхан бүсгүй Ашяндам нэндам бүсгүй Тач хидэм
Зөөсөн ногоо нацхан зондан үдөө ногорно үлтэй батуndi үжи дүрсний Ацухан Тангын ногоо ацухан Тангын ногоо ацухан Сэлэн ногоо ацухан Өвдөө зондан мөхөрнө Цэнгэлтэй цагаан хотод маань Цэвэр агаар бидгэнэ Ацухан Тангын ногоо ацухан Тангын ногоо ацухан Зөөсөн ногоо ацухан Зондан үдөө ногорно Үлтэй хотод маань үжи дүрсний Ацухан Тангын ногоо ацухан Тангын ногоо ацухан Тангын ногоо ацухан Тангын ногоо ацухан За үзэгчдээ дөнгөж сая 69 гомдлог гацуухан дууг та бүхэндээ сонирхолтой. За гацуухан дууг төр төрөөр янз бүрийн стил жанраар сонсох юм тий. Монголын хувьд бол байгуулагдаад жил гаруй болж байгаа юм. Тийм жил гараад л явж байна. Одоо шинэ дуучинтайгаа яваад 6 сарын өмнө үзэл явж байна. Ер нь мэдээж хамтлаг байгуулагдана гэдэг бол тий цаашдаа хамгийн ихний алхам бол нэг cover гэж тоосон тий. За тэгж байгаа дараа нь бас өөрсдийн уран бүтээлийг бооддог шүү дээ тий. Тэгэхээр ер нь бас нэг зүйл асуумаар байна. Шинээр одоо ингэж гарчиж байгаа хамтлагуудын хувьд залуу хамтлагуудын тодорхойлдог одоо зүйлс юу вэ гэх юм. За ер нь шалгуурууд байж байгаа. Ер нь бол тэгэл хамгийн чухал юмнууд одоо хамтлагуудын жанр. Тийм. Энийг яа тийм асуудлууд гарч ирдэг. Яг жанраа зүг сонгохгүй бол одоо тэр хамтлаг жоохон явахгүй гэж байх юм уу те. Тийм юм бол тань. Танах одоо тийм ямар жанр? Сонгож байгаа судалж байгаа нэг жанрыг барьж гинэ өсөл зүгээр байдгүй жанраар нь явъя гэж юм яаж вэ? Бидэд бол нэг тийм жанрт баригдахгүй явъя гэж бодож байгаа. Одоо гэхдээ хөвчтний ерөнхийдөө бол фанки дүрлүүгээ. Гранд фанки дүрлүүгээ л явах. За бүгд хунгаа барьчих. Эй за. Энийг хаа. Эцэс дахиад тийчхэн гоор студийн юм. Та бүхэнд өргөе. За гахалтай гээд шинэ он гарч штэ тий. Шинэ хамт жилийн ой болж байна. Жилийн босгон дээр бас үзэгчдийн мэдээгээ бас өчрөн залгаж байна гэж. Хамтлагийн хувьд бол сая хэлж байна тий. Панки чиглэлээр гэж байна. Одоо рок ч бас олон төрлийн чамсэлтэй байна шээ. Ер нь та нар ингээд өөрсдийнхөө үеийнхний одоо яг сонсдог чиглэлээр одоо уран бүтээл хий гэж бодож байна. Эсвэл ер нь ингээд нэг жоохон мастеруудаад арай нэг өөр те жоохон нас тогтсон хэрэгчдэр гэх юм уу. Тэгээд яг намайг орохтой бид ингэж ярилцсан. Тэгээд тэр тухайн үед юу мэдэрч юм. Тэрнээсээ ингээд үгээ гаргаад яа бодож байгаа. Тэгээд нэг тийм дугаар тэр нь ямар жанр хүнлэх сонирн биш байсан. Афлаас тэгж явж байгаа. Одоо цэгийг тэгж явж байгаа. Намайг яг анх орж ирж байхад хэлэхээр бас өөрчлөгдсөн юм байна гэж бодлоо тий. Би өөрчлөсөн. Яг өөрчлөсөн. За тэгээд ер нь уран бүтээлүүдээ дараагийн уран бүтээл шинэ уран бүтээл ер нь ямар одоо дуу гарна гэсэн байна. Одоо сая дуулж байгаа одоо дуулсан бол арай нэг өөр хайрын тухай хүмүүсийг хайрын тухай дуу бүтээгээд идэв шүү дээ тий. Рок болохоор арай өөр байна. Панк рок гэсэн тий. Тий. Тэр яаж вэ? Энэ аль болох хөгжилтэй тийшээ. Хөгжилтэй дуугаа зохиох юутай гэдэг бол бодолтой байдаг. Өвгөн хүртэл яг тийм гоё нэг өрнөлттэй, үйл явцтай юмтай утга бас цаанаас гоё утга агуулж идэг. Аянч бас өгдөг адилхан гоё хөгжилтэй маягаар. Тиймэрхүү юугаар бэлтгэл хийхэд асуудал байна. Жишээ нь зарим шинээр
төрж бий болж байгаа хамтууд тийм тийм газраас ихтэй ер нь ямар ч хамтлаг уран бүтээл бол дандаа санхүү дээр тийм нэг санхүү дээр тийм холбоотой байгаа шүү дээ тийм. За хэдэн дөрвөлт талбайтаас зөнгөлөөд бас нэг газар түрээслэн хөгжмөө аавн тэгээд хоолоогоо бичүүлсэн одоо маш олон асуудал байгаа хэрэгтэй. Бидний дунд ч их хөгжилтэй зөндөө болдог шүү дээ. Бэлтгэл эхлэнгүү тэгээд бараг задлах нь холгүй юмнууд болж тоорондоо муудалцсан. Дуун дээрээ төхөрч та нийлэхгүй дахиад муудалцсан. Бараг л зохилж авангаар. Тэгээд гурван бий л гэдэг юм доо тэгээд. Гуруулаад байна уу? Үгүй. Манай хамтлаг одоо нэмэлт бейс гитар чинь те. Ааха. Тэгээд нэг ритм гитар чинь те. Одоо тэр хоёр маань өнөөдөр ажилтаад ирж чадвал сая бейс гитар чинь байна. Танд одоо UB9 хамтлагийн бейс гитар чинь маань өнөөдөр хамт тоглож өглөө. Ганцаар бидний дөрөлгөөр ирж тоглож өглөө. Та баярлаа. За UB9 залуутай та. Тэгэхээр дөнгөж сая одоо гацоохон дуу өгсөн бол өгшлөл дараагийн дуу ямар дуу? Night Train хамтлагийн үлэг гүрэл гэдэг юм. Үлэг гүрэл. За Night Train-ийн үлэг гүрэл бол одоо мартагдсан байж байгаа буцаагаад одоо бас нэлээд хит болоод хүүхдүүдийн дунд ялангуяа тийм хүүхдүүд одоо л ингээ гинт хит болоод байгаа суулнаа өвн байх дээр байна. Дээр байна. Тэгээд айл багасаа сонсч. За ингээд сайхан шинэ ондоо шинэ уран бүтээлтэй тэгээд эргээд уулзахын сайхан үлцэтэй төвшүүд яа. Ерөөд. За шинэ оны минь дүргээ. За шинэ оны минь дүргээ. За өдөртөө бүхэнд 60 сантгийн Night Train хамтлагийн дуулсан үлэг гүрэл хийх хөвөлтийг хэлсэн. It's a Robert, үлэг гүрэл амьд чийснийг нүдээр цэгвэж I'm taking time to move to the truck. I didn't see that Garcia. Ooh, you could be out of me. Letting your toes down over the door. Going to take the can I storm. I just need a king. I give on the whoa, do the guru needs upper. Oh, the guru needs upper. 우리 구름을 김치기 지켜 발생했은 뭐 이린 손이 단진 것도 얻어고 뒤단드는 발상 우리 구름이 아브라비 letting you toast 당하고 모두 그건 끝에 내 하나 storm 아그스티리 힐 아끼 모두 wow 누드 구루 딘자버 누드 구루 딘자버 우주 그룹이 R&B letting you toast 당하고 모두 울건 끝에 택하나 storm 아가스티리 힐 아끼 모두 wow 우주 그룹은 딘자버 우주 그룹 딘자버 우주 그룹
looking better, baby. Just passing through. I think it's gonna be a long, long time. Touchdown brings me round again to find I love the everything I am at home. Oh no, no, no. And this is what I should ever say. Well, I should it, but I can't take it. Hidden by you, something's looking better, baby. Just passing through. I think it's gonna be a long, long time. Touchdown brings me round again to find I'm not everything I am at home. Oh no, no, no. And this is what I should ever say. Well, I thought it, but I can't take it. Хамтлаа үгчлэн шамтан урмигата диврэн сэргээ аюу бидний нүдинэгээ ангди хориг идгэн бадрая али гугуд алтдгүй шүүдээ атин шони нүхд бидээ ад тэнгэр тодрох ч юм уу да алтан тэтгэм өмсөх ч юм бидүү химитлээ үгчлээ химэртэй загбата аттай задо супермен надун бод гурван давата найрын бод гурван дуута хурд хүч авхасан багара химри тэнгэрт өрсөлдөн надя ай гугуд алтдгүй шүүдээ атин шони нүхд бидээ ад тэнгэр тодрох ч юм уу да алтан тэтгэм өмсөх ч юм бидүү химитлээ үгчлээ химэртэй загбата аттай задо супермен hey yo hey hey Superman, hey, yo, Superman.
гоо сайганд ороод нүрээ хумсаа гэж хамаг юм эргэжтэйчүүд ерөөсөө нэг костюм бичиг өмсөөл усанд ороод үсээ гэлдэл болоо. Өнөө. Тэгэл өөрт тэтгэлтэй үсттэй. Тийм л байлгаж штэ та нар. Одоо эмэгтэй хүн гоё явна. Тэгээ тодорхой хэмжээний байр суурьтай гоё явна гэж ард байгаа хань маш сайн дэмжиж гин гэсэн. Би 2 сайхан хүүхэдтэй хантайгаа амьдраад 12 жил болж байна да. Тэгээд энэ завшаа нэг далимдуулаад бас тийм ээ 2 сайхан хүүхэдтэй хайртай шүү. Ээж нь хандаа бас хайртай шүү. Хэлээ да. Би бас нөгөө ингэж хэлсэн л да. Олон бас уран бүтээлчдээс ингээд яриа аваад явж байхад те арын одоо төшиг болсон ялангуяа ирчүүд маань эрэгтэй дууч уран бүтээлчдээс асуухаар миний ардтай яг бат байдаг их нэртэй гэж дандаа тийж ярьдаг байхгүй. Танаас яг тийж сонсон ч бас сайн санагдчих л да тий. Өө адилхан шүү дээ. Би ч бас нүрийнхээ ард батараа шүү дээ. Тийм л юм тий. Ер нь нэг тийм нээжлийн. Ер нь тэгээ гэр бүл гэлчих хийгэндээ төшиг болон хийгээ ахлыг нь нөхөн тий арыг нь баттаа гэсэн утгатай юм тий. Одоо ингэ дуучтаас сонсож байхдаа нэг та болоод одоо шинэ дуучин Сарбайгийн дуу кавер. Тэгэхээр өөрийнхөө хоолойг нэг тиймэрхүү тэрнийг багасаа нэг тий харж одоо яг тэр хүн шиг болох юмсан гэж бодоод бас нэг дуурайж дуусаргаад нэг баг одоо жоохон шахах юм бол яг тэр хүн шигээд дуулцдаг тийм хүмүүс бас байдаг шүү дээ. Тэгэхээр яг таны үлгэр дуурайл болж ирсэн ямар дуучд байдгийг хин шиг дуулахыг хүсдэг. Ээж дуучих юм. Манай ээж дуурийн дуучин хүн байдаг. Одоо ч юм байгаа. Гэхдээ яг мэрэгчлэр ажиллаж агаад хараахан бас одоо яг хүртлээ те одоо манай ээж 69 настай хүн байдаг. 30-д хүртлээ бас ажилласан гэсэн. Жохон багтаа би ээжигээ дуулахыг хараад өөстөө ээжигээ л гоё дуучин болно гэж боддог ус. Гэтэл манай ээж надад ингэж хэлдэг ус. Миний охин хизээж дуучин болохгүй гэдэг ус юм байхгүй. Яагаад тэгэхээр яг тухайн үед яг манай ээж чинь дуурийн дуучин байсан. Би болохоор яг өөрөө л гоё сонирхолтой ингээд нэг жижиг амандаа гоё хөнхөн хэмнэлтэй дуунуудыг аялал явдаг байсан болохоос биш. Тэгээд ээжигээ дуучин болно гэж боддог байгаад тэгээд саран туяа аваад тийм дуунуудыг хараад өө ямар гоё дуулт юм яг энэ хүн шиг болно доо гэсэн. Наадгүй яг өөрийнхөө хэмжээнд бас жижигхэн нүүр царай болоод бас явж байгаа хаа. Гэхдээ оюун наран гэдэг өнцгөрөө л гарч дуулах дуртай. Ер нь ямар нэг юм ямар ч дууг байсан өөрийнхөө хэмжээнд. Тэгээ cover дуучны хувьд хүмүүс ингэдэг заавал яг тухайн уран бүтээлчийг дуурайж дуулахтаа биш. Би болохоор одоо нэг алтан үеийн гоё дуунууд байдаг. Одоо миний дараачийн дуулах байгаа дуу маань гоё зүүд гээд өргөн амтгийн гоё уул нөгөн чамтайгаа гэдэг тийм ээ. Тэр гоё дууг бас coverч хүргээд алтан үеийнхаа дуунаас суралцаж тэгээ арай нэг орчин үеийн бас нэг бид нар залуучуудын стайлаа нэг өөрийн эмоцороо бас дуулж хүргэнэ. Бас тэгж алдахгүй байхыг хичээж явдаг. За баярлалаа. Оюун нартай тий. За 2025 он бас шинэ он гарч байна. Олон хүсэж мөрөөдөж байгаа зүйлс нь бүгдээрээ сайхан бүтэх болтугай гэсэн. За ерөөшөө. Ташгэ. To be there,
бүтцэн явна гэж Орчин би зүгээрээ Орчин чи зүгээрээ Орчин би зүгээрээ Орчин чи зүгээрээ 지난이 베린드 그리야 Cornight-тай хамт байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ үдшиш маш олон сайхан танил одоо та бидний сэтгэл хоногсон сайхан уран бүтээлүүд гიშгэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочноор бас солин тэргүүний ажилтан дуучин Баян Далаа маань үлдэрсэн байна. Өчигдөр мэндийг хүргэе. Өчигдөр мэндийг хүргье. За тэгээд нийт телевиз үзсэн суугаа. За тэр дундаа ТV тоотл хийсийг үзсэн суугаа. Дунд одоо Монгол түмэндээ одоо шинжлэлийн баярын мэндийг хүргэе. За баярын мэнд хүргэе. Тэгэхээр ер нь одоо дөрөвдөх хамтарсан болно. Би даасан 4 одоо тоглолтын ард гарсан байна шүү дээ. Тэгээд энэ шинэ жилийн дууг баг энэ жилээс баг хийж байгаа юм шүү. Тий. Өмнө нь хийхгүй байж байгаа. Батмөнх найзтайгаа хамтраад шинэ жилийн бүжиг гэдэг дуу. 2020 бүжиг. Тий. Ноднон урьдчилан орчиг тэр дуугаар оруулсан.
тий karaoke night-д орж ирсэн. Тэгсэн. Одоо karaoke night хийжсэн бол одоо өнөөдөр cover night хийж идэв. Андуураад хэлчих гээд байгаа тий karaoke. Тийм тэгээ ер нь бол яг хоо cover хийсэлөө яг энэ нь бол одоо нэг урлагийн гавь сэтгэлтэн Максарж гэдэг ах маань бас одоо багшийн маань аялгүй. Түүний гэргий энэ ялгуун шинжилгээ гэдэг юм одоо зүгээр тийм нэг энгийн тэгээ нэг охиндоо зориулсан юм л дээ баг охиндоо. Тэгээд ингээ шилэрүүлсэн гэдэг чинь ая хэмээн санагдтал. Тэгээ охин нь өөрөө ингээ ямар гоё юм бэ гэд тэгсэн. Тэгээ жоохон охин одоо 2 настай мó та би Тэнгуут нь дахилтанд орсон. Тэнгуут нь дахилтанд ороод гэсэн. Тэгээл ингээд хараад тэгээ өөрөөсөө нэг жоохон дуулж байгаа. Тэгээ юм баянтлаа миний хөдөө бол яг чи ганцаарчлсан машин жилийн уран бүтээл байдгүй чинь бас ингээд дуулцал яасан гэж санал тавиал тэгээл дуулсан л та. Одоо урлагийн авилгалыг Максарж Монголын зохиолчдын хөвлийн шагналд ганц юм гэдэг хоёр мундаг цолтой мундаг хоёр хүний дундаас тэгээд яг бас нэг эзэнтэй дуу хэрэг бас гоё юм л та. Тэгэхээр дуушны маань тухайд 2024 он хэр ол замгтай болж өнгөрөв те 2025 онд юу хүсэж зорж мөрөөдөж байна. Тэр талаар бас ингээд нууц шал манай цэгэр дэлгэц үзэн суугаа үсгчтэй хуваалцсан. Би ер нь энэ он бол үнээр гайхалтай л. Сая нэг Европын орнуудаар явах гээд бас маш олон ажлууд заад тэгээд ер нь 25 онд явах гэсэн зорилготой байгаа. Мөн Чонад 203 гээд дундаа бас клип хийлээ. Яг ер нь гоё зүйлийг үлдээе гэж бодлоо л доо. Би өөрөө тэр дотор нь ороогүй клипэндээ. Ер нь богинохон хэмжээний кино шиг тийм клип хийсэн байгаа. Чойрын богд ууландаа хийсэн байгаа. Би ч одоо Голсонбор аймагт одоогоор амьдарч байгаа. Ер нь өөрөө Дорногов байх. Тэгээ Чойрын богд ууландаа сая клип хийсэн бол өмнө нь би Дорногов аймгийнхаа өслийн бол хамгийн зэрэг хайрхандаа очиж бас өөрийнхөө анхны тоглолтын нэвтрүүлэг хийжсэн. Ер нь уул усаа ер нь тэгээд мэдээж хэрэг нутаг усаа гэдэг тий. Гэтэл одоо нэг нарны дор амьдарч байгаа Монгол ахын төс бид нар бүгдээрээ л одоо тийм ээ өсөл бүхэн зүйлдээ одоо тий зорилго тавьдаг шүү дээ. Тэгэл тэр зорилгодоо хүрэх бол одоо ер нь бол тэгэл ер нь цаг алдахгүй л хичээж л уран бүтээлүүд хийгээд яваад. Ирэх жил хийхээр төлөвлөсөн ямар уран бүтээл вэ? 25 онд бол одоо ер нь бол 2 дууны ажилд орсон явчихна. Тэгээд тоглолт хийх юм уу? Тоглолт хийнэ. 25 онд сая би ерөнхийдөө 4 жил ингээд дараалал хийчихэд 24 ондоо бол нэг флаш цомог гаргалаа. Ер нь бол Монголд анх удаага гэж хэлж болно. Зүгээр флашаар нэг флаш дотроо өөрийнхөө дуунуудыг хийсэн. Би одоо 60 дуу. CD биш. Флашаар CD биш шууд ингээд 60 дуутай. Ерөнхийдөө хангалттай 60 дуугаа хийсэн байгаа. Ерөнхийдөө 160 дуу. Тий. Бас орчин үетэй хөл нийлж шүү дээ флашн дээр. Тий, ер нь Европтой ингээ хоошоо ингээл хараад хаад чи одоо YouTube дээр бүх дуунуудаа ингээд нэг хийгээд ажилласан. 10 хэдэн дуунуугаа YouTube-д оруулдаг. Яг Монголд бол тэр ковидын өмнө манай монголчууд уран бүтээлчнэр хин ч хийгээгүй байсан. Би тэрийг анх хийжсэн байхгүй. Тэгэхээр тэрний анхлагч нь хий тэргээд нэг хүмүүс асуудгүй би ч ярьдаг. Энэ удаад бол флашн дээр цомгоо гаргаж байгаа нь бол одоо бас бий л байна. Гэхдээ флашнд нэг өөр уран бүтээлчнэрийн дуунуудыг ингээ хийгээд одоо мэдээч борлуулдаг гэсэн чинь тийм. Тэр бол бас албан ёсны эрх мэрх энэ гэсэн юм байхгүйсэн. Тэгэхээр би болохоор бол албан ёсны зөвшөөрлөлтөд эрхтэй, албан ёсны байдалтай хамт тэмдэгтэй байдлаар нь 60 дуутай цомог гаргачихсан. За ингээд цомгоо гаргачлаа. Одоо миний би өөрөөр очиж байгаа юм руу одоо зөндөл ингээд хайрын зураг мөр ингээд дуунууд байна. Тодорхой хэмжээний яг зөвхөн зурагтаагаараа шууд хүн маасанд их хөрсөн шүү дээ. Одоо болохоор энэ Чонад 203 гэдэг манай эдийн засгийн найзын маань аялгаа Утганбаатарын шүлэг. Тэгээд энэ бас ингээд жоох арай өөр юм харуулъя гэж бодод нийтийн дууны урлагт. Би ч өөрөө яг ингээд жоохон тийм өөр өнгөөс өөр өнцгөөс нь юмнуудыг хийж харуулъя гэж зорддог байхгүй. Тэгээд тэр клипэж гэсэн бас тэгж зорьсон. Бас өөрхөн ч ингээд санхүү өнтер орсон. Би өөртөө бол ер нь нэлээд одоо зорилго тавьж нэлээд тийм өөрчлөлтийг хийхийг зорж ил хийсэн. Гэтэ одоо яг хүн хүний нүд хүн хүний харах үзэг өөрлөлтөө. Одоо очиж байгаа зам руугаа би өөрийнхөө гээд уран бүтээлүүд байна. Одоо би бол айгүй их зорьсон л доо. 2-3 ч удаа одоо аримжаа хөгжмийг хийлгэсэн. Тэгээд бас нэг арай нэг жоохон тийм өөр өнгө төрхийг оруулъя гэдэг. Сая чи 23 оны бас нэг хандлт сайтай, татаа авалт сайтай дуучин одоо дуутай дуучин гэдгээр одоо Өвөр Монголын хишиг сайт за мөн юуны
одоо YouTube хуудастай Монгол контент одоо өөрөнд телефон явуулсан юугаар бас нэг Grand Prix гэдэг тийм том шилдэг гэсэн шагнал авсан. За баярлалаа. Гэтэ ард түмэн одоо энэ одоо дуугийн маань сонсож энэ гоё яг зүйлийг зөв талаас нь харж байгаа хүмүүс бас нэг байна. Бас өгөөсгөж байгаа хүмүүс байна. Гэтэ эдгээр дээр би бүр нэмжил одоо нэг ахаад нэг тийм чанарын юмыг л бүр зориод яваад байгаа байхгүй. Тэгвэл цаа ярьлаа ш хипхоп одоо R&B, trap гэх мэт амьд хөгжим ингээ яриад ш. Бүх юм чинь цаг үетэй ш. Бүх зүйл байх ш. Шүлэг яруу. Цаг нэрх юм бол би ч хипхопоор өгсөн гэж хэлдэг нь шүү дээ тий. Одоо энэ тон дээр бол одоо үлдсэн байна. За тэгэхээр үзэгч хүмүүндээ дуучин Баян Дадагийнхаа дуулсан ялгуун шинжил хэмээх уран бүтээлийг та бүхэнд хүргэж хэлсэн байна. За баярлалаа. Тэгээд 25 оноо одоо амжилт бүтээлээр дүүрээ өгтөөрэй. 24 оноо тийм ээ үдэж байгаа энэ гайхалтай нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан TV тоглолцынхаа хамт олонд одоо шинэ оны шинэ жилийн одоо халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Өндөр амжилт хүсье. Баярлалаа. Бодрох цасны гэлбанд бадрах хүсэл минь наслада баясах сэтгэлийн хаймарт бидэгтэй шинжил минь ирлээ ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжил яваад ирлээ ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжил яраад ирлээ хайлах цасны бүвэнд хайлах сэтгэл минь хүрлөөд хөглөх баярын ухаанд хөөртэй шинжид минь ирлээ ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжид яваад ирлээ ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжид яраад ирлээ Дэгдэх цасны үемэн дэгдэх нас минь дэрвлээд дэврэх хөгжмийн айцамд дижин шинжил минь ирлээд ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжил яваад ирлээд ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжил яраад ирлээ хангас сургуулийн дайшин зүгдэг өгөө өдөн нүмерг оргин дарс онцгой бэлтөө цасан охид цан хүрэг иргэн тойрон шив шинхэн шин лон шинжил ямар гоё юм бэ яасан тансаг юм бэ ялгуун шинжил яваад ирлээ